За хөстөө менструон шүл хийх аргыг тайлбарлая. Хөстөө менструон шүл бол Итали үндэсний шүл. Менструон шүлний гол онцлог бол шар луван, цонхор майлз, сонгон сармис, улаан лойгийн 5 найрлага орсон шүл байдаг. За энэс гадна бид нэр төмс болон шошны төрөл за мөн хүч хийх юмцэн найрлага юм байгаа. За эхлээд тогоогоо баг зэргийн тос хийж халаагаад за энэ тос хийж халааж байгаагийн учир бол энэ луван бол ногоонуудаа тос нь баг зэрэг хуурж тосон дуустдаг амин дэмийнх нь уусах чанарыг дээшлүүлэх зорилгоор ингэж хуурж байгаа. За эхлээд лувангаа хийж хуурна. За луван хамгийн гол хуурж байгаа зүйл бол лувангийн улбар шаргал өнгийг бүрдүүлдэг бета каротиныг тосон дуустдаг шин чанартай бодис байгаа. Энийг тосонд уусгах бие махбодод ороод гүйцэтгэх үүрэг нь тосонд ууссныхаа дараа илүү өндөр идэвхэн сайжирдаг. Тийм учраас ингээд тосонд хуурна. Түлхгүйгээр нам гал дээр галаа маш сайн тохируулж хийн. Цоохор майлзны иш болон навчин хэсэг гэж хоёр хэсэг байдаг. Тэгэхээр эхлээд цоохор майлзны ишийн хэсгийг нь энэ ногоо хуурахтай хамт хуурна. Навчин хэсгийг нь болохоор яг хоол гаргахынхаа өмнө хийх ёстой. Яагаад тэгэхээр навч бол маш хурдан болдог. Дээрээс нь шим хичээлийн бодисууд нь эрт хийхээр их амархан алдагдаад шим хичээл нь буурдаг учраас хоолоо гаргахын яг өмнө хийнэ. За ингээд шүл буцалж эхэлмэгц дэвтээсэн за эсвэл агшаасан хүч будааг шүлэнд нэмнэ. Хүч будааг урьдчилан дэвтээж байгаагийн учир бол хүч будаа болцсон удаан байдаг. Тэгээд дэвтээх юм уу эсвэл урьдчилаад агшаацсан байхад цаг хугацаа их хэмнэх ач тустай. За хүч будаа бол энэ бүхэл үрийн маш сайн эрүүл мэнд маш сайн юм будаа байгаа. За ингээд нам гал дээр зөөлрөлтөн чанж болгоно. За ингээд хүч будаа зөөлрмөгц шүлтэй хоолыг болохоос нэг 5 минут 5-аас 10 минут орчмын өмнө хэрчсэн улаан лойл за тослогт байцаа хийж болно. Тослогт байцаа болон бусад навчит ургамлуудаа хийн. За энэ бол цоохор майлзны навчит хэсгийг хийж гэн. Тослогт байцааны бас навчит хэсгийг хийгээд за шүлэнд ороход гол амлагчтай энэ. За мөөгний ох гэдэг энэ хуурай хатаасан мөөгний охийг хийж өгнө. Баг зэрэг. За давсыг бас тохируулна. За баг зэргийн хар перц хийн. За шар буурцгийн сүмс бас тохируулж хийн. За ингээд савыг таглаа шүлийг үргэлжлүүлэн нам гал дээр 7 минут орчим чанж болгоно. За ингээд шүл бэлэн болж байна. За яг гаргахаас нь өмнөхөн яншуу болон ногоон сонгоныг шүлэндөө нэмээд за ингээд галыг унтраагаад хэдэн минут байлгасны дараа энэ ногооны амт шүлэнд ингээд шингэж бэлэн болно. За ингээд хөцтэй менструон шүл бэлэн боллоо.